Сайн байцгаана уу. Та бүхэндээ шинэ эхлэл сургуулийн элсдийн шалгалт бүртгүүлэх зааврыг танилцуулж байна. За захимаар бүртгүүлэхдээ энэхүү хаягийг браузер програм дээр бичээд орно. Register цэг, New Beginning цэг, эдүү цэг хэмээн гэсэн хаягийг браузер програм дээр бичээд орно. За орсны дараа бүртгэлийн системийн маань нүр хуудас харагдаж байна. Зүүн талд маань заавар видео байна. Баруун талд маань бүртгүүлэх хэсэг байна. Бүртгүүлэх хэсгийн баруун доод талд бүртгүүлэх гэсэн товч байна. За энэ бүртгүүлэх гэсэн товчдоор дараад бүртгүүлнэ. Бүртгүүлэх товчийг дараад орсны дараа ийм хуудас харагдаж байна. За бүртгэлийн үе шат маань 6 алхмаас бүрдэж байгаа. Одоо бид нар 1-р алхам дээр нэвж байгаа учраас дээдлийн 1 гэсэн тоо итгэжсэн байна. За 1-р алхам дээр тухайн суралцагчийн регистрийн дугаарыг оруулнаа. За мөн өмнөх тоог хуулж өчнө гэсэн байна. За энэ тоог хуулж өчөөд дараах товчийг дарнаа. За одоо 2-р алхам дээр явж гэнэ гээд 2-ын тоо итгэжсэн байна. За 2-р алхам дээр баг боловсролын сурлагын үнэлгээ буюу суралцагчийн хувийн хэргийн 4-р хуудсанд байгаа 5-р ангийн жилийн эцсийн үнэлгээг оруулнаа. За энд 10 хичээлийн дүн оруулнаа. За ингээд дүнгуудээ оруулаад өгсөний дараа голч дүн маань энэ доор автоматар бодогдоод гарсан байна. За оруулсны дараа дараах гэсэн төвчийг дарна. За 3-р алхам дээр шинэ эхлэл сургуулийн элсдийн шалгалтын ажлын хэсэгт хүсэлт гаргах нь гэсэн хуудас байна. За энэхүү хүсэлт гарах хуудсыг үнэн зөв бөглөнө. За энд эцэг их асран хамгаалагчийн овог нэр гэсэн талбайг бөглөнө. За мөн түүний хүү охин ач зээл нь болохыг сонгож өгнө. За мөн энэ доор байгаа нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байвал хүлээн зөвшөөрлөө гэдээ урталт нь ингээд чек хийгээд өгөх нь байна. За мөн хүү охин ач зээл нь болохыг сонгосон байна. За энэ доор бас эцэг асран хамгаалагчийн овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утас 1 2 гэсэн талбаруудыг бөглөөд дараах гэсэн төвчийг дарнаа. За 4-р хэсгээр бусад шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгнө. За энд холбоо барих утасны дугаар, имэйл гэсэн талбаруудыг бөглөнө. За мөн энэ доор 3 хичээлээр авсан улсын шалгалтын дүнг оруулнаа. За дүнгээ оруулахаар дундаж дүн доор автоматар бодогдсон байна. За оруулаад дараах гэсэн төвчийг дарнаа. За 5-р алхам дээр суралцагчийн шаардлагатай мэдээллүүдийг файлаар оруулах хэсэг байна. За файлаар оруулахдаа зургийн файлаар оруулнаа. За оруулахдаа энэ дээр бичсэн анхааруулгыг анхаарах хэрэгтэй. За файлын хэмжээ 600 х 800 пикселээс ихэхгүй. За хэмжээ нь 2 мегабайтаас хэтрэхгүй хэмжээтэй зураг оруулнаа гэсэн байна. За зураг оруулахдаа энэ choose file гэсэн товчон дээр дараад оруулна. За 1-р хэсэг дээр нь шалгуулагчийн сүүлийн 1 сарын хугацаанд авахулсан цагаан дэвсгэртэй цээж зураг гэсэн байна. За choose file гэсэн товчийг дарлаа. За ингээд компьютер дээрээсээ файлаа сонгоод оруулнаа. За цээж зураг оруулахад энэ зургийн хэмжээг тохируулах хэрэгсэл гарч ирсэн байна. За энэ хэрэгслээр ингээд ихсгээд багасгаад хэмжээг нь тохируулаад оруулнаа. За дараагийн хэсгүүдэд төрсний гэрчилгээ, хувийн хэргийн 3-р нүүр, 4-р нүүр, 5-р нүүр, 14-р нүүр гэсэн хэсгүүдийг мөн зургийн файлаар оруулах нь байна. За мөн 90-тэй шүнлэгээтэй гэсэн сургуулийн дүнгийн тодорхойлолт, бүртгэлийн хураамжийг төлсөн баримт зэрэг мэдээллүүдийг зургийн файлаар оруулах нь. За төрсний гэрчилгээний зургийг оруулъя. Choose file дарлаа. Зургаа сонголоо. Орууллаа. За оруулсны дараа choose file гэсэн товчны ард зургийн файлын маань нэр өргөтгөл нь гарсан байна. За 3-р хэсгээр бол одоохондоо файл сонгоогүй учраас за ингээд курсороо авчихаар no file chosen гэсэн тайлбар гарсан байна. Одоохондоо файл сонгож оруулаагүй байна гэсэн. За choose file буюу файл сонгох гэсэн товчоо дараад зургаа оруулнаа. За би энэ дээр жишээ болгоод нэг адилхан зургнууд оруулчихъя. За та бүхэн маань эдгээр мэдээллүүдийг тус нь өөр зургаар оруулна гэсэн үг. За ингээд бүх зургнуудаа сонгоод оруулаад өгье. За хэрвээ том хэмжээтэй зургнууд оруулсан тохиолдолд алдаа заагаад системд бүртгэж авахгүй болохыг анхаарна. Том хэмжээтэй зургнууд байвал онлайн зургийн хэмжээ багасгах хэрэгслүүдээр багасгаж болно.
За жишээ нь би энэ Google руу ороод image size reducer гэдэг хайгаад үзье. За ингээ хайхаар олон янзын хэрэгслүүд гарч ирж байна. За хамгийн ихнэг рүү нөрөё. За ингээд энэ онлайн хэрэгслэр энд зураг оруулаад зургийн хэмжээг нь багасгаж болох нэ. За бүх зураг оруулсны дараах төвчийг дарна. За 6 дугаар алхам дээр амжилттай хадгалагдсан гэсэн мэдээлэл гарсан байна. Та доорх мэдээллүүдийг хадгалж авна уу гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бүртгэлийн дугаар, нууц үг гэсэн хоёр мэдээллийг бичиж хадгалж авах шаардлагатай. За энэхүү бүртгэлийн дугаар нууц үгээрээ систем рүү нэвтэрж орно гэсэн үг. За ингээд дуусгах гэсэн төвчийг дараад амжилттай бүртгэгдсэн гэсэн үг. За ингээд амжилттай бүртгүүлсний дараа таны бүртгүүлсэн имэйл хаягаар захиа очно. За имэйлээ шалгая. За шинэ захиа ирсэн байна. За бүртгүүлсэн имэйлд маань энэхүү захиа ирсэн байна. Бүртгэлийн дугаар нууц үг гэсэн мэдээллийг явуулсан байна. За тэгэхээр систем рүүгээ нэвтэрж орохдоо энэхүү нууц үгийг бичээд орно. За ингээд бүртгэлийн системийн үр хөц рүүгээ ороод регистрийн дугаараа бичлээ. Нууц үгээ доор нь бичнэ. Бичсний дараа нэвтрэх төвчийг дарна. За ингээд систем рүү нэвтэрж орсон байна. За тухайн системд бүртгүүлсэн суралцагчийн мэдээллүүд буюу statement нь энэ хуудсан дээр харагдаж байна. За энэ дээр төлөв гэсэн байна. За төлөв хянаж байгаа гэсэн байна. За одоо сая бүртгүүлсэн учраас хянаж байгаа гэсэн үг. За таны оруулсан мэдээллүүд үнэн зөв эсхийг хянаж шалгаж үзсний дараа баталгаажуулсан бол энэ төлөв маань баталгаажлаа гэж өөрчлөгдөх нэ. Хэрвээ мэдээллүүд нь зөрүүтэй алдаатай байвал цуцлж болно. Хэрвээ цуцлсан тохиолдолд төлөв маань цуслагдсан гэж харагдана. За энэ системээс гарахтаа энэ гарах гэсэн төвчөн дээр дарж гарна. За мэдээллүүдэд буруу эсвэл дутуу оруулсан бол дахин бүртгүүлэх гэсэн төвч дээр дарж орно. За нэгдүгээр хэсгээр регистрийн дугаараа хийгээд өмнөх тоог хуулж бичнэ. За дараах төвчийг дарлаа. За хоёрдугаар алхам дээр таны урд нь оруулсан мэдээллүүд хадгалагдаж үлдсэн байна. За энэ мэдээллүүд хэрвээ буруу оруулсан байвал засч оруулж болно. Оруулсны дараа дараах төвчийг дарна. 3 дугаар алхам дээр мөн буруу оруулсан мэдээлэл байвал засаад дараах төвчийг дарна. 4 дугаар алхам дээр мөн засах мэдээлэл байвал засаад дараах төвчийг дарна. За 5 дугаар алхам дээр зураг оруулах хэсгээр маань зарим нэг зураг нь ороогүй эсвэл дутуу орсон ч юм уу. Ороогүй бол энэ дээр no file chosen гэдэг гараад ирнэ гэсэн үг. За тийм тохиолдолд дээр choose file гэж хагаад зургаа дахиж сонгоод бүх зурагнуудаа гүйцэд оруулсан гэж үзвэл дараах төвчийг дарах нэ. За мөн дараах төвчийг дарсны дараа амжилттай хадгалагдсан гэсэн мэдээлэл гарч ирээд танд мөн имэйл хаягаар давхар захиа ирнэ. За ингээд бүх мэдээллүүдээ засаад дахин оруулсан бол дуусгах гэсэн төвчийг дарах нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.